гудамж тавиад байгаа нөгөө мөнгө уншуулад явдаг дугуйнуудыг хэлээд байгаа. Гэтэл энэний хажуугаар чинь бас яг энэ ерөнхий нэрийн чинь цаана зам тээврийн ослог хэмтэл гаргаад байгаа нөгөө хүүхдээ эрхлүүлж байгаа аав ээжүүдэд бас анхааруулсан ажлыг зохион байгуулахгүй болохгүй юм билээ шүү. Тэгээ тэр хотхон дотор энэ асуудал чи их байгаа шүү гэж хэлээд байгаа. Би бол энийг тэр Бацаахан дараа гарахлуулсан ажлын хэсгээр хэлж лээсэн. Дуу чимээтэй холбоотой ажлын хэсэг гараа явсан. Яг тэрний нэг хэсэг нь бол бас ялцчихгүй энэ скутер сурооны асуудлыг ярихгүй болохгүй. Тэгээ мотоцикл хурдтай дахиад байгаа юм биш. Суроон ч хүртэл өөрөө 40-50 км цагийн хурдтай явж байгаа. Ослог хэмтэл маш их гарч байгаа. 25 оны 7 сарын одоо мэдээг бас харсан нэлээд өндөр одоо тоо гарч илээ. Тийм учраас энэ хотхон дотор ажиллаж байгаа юм. Дахиад дээрэс нь сургууль цэцэрлэг эхэлчихсэн. Би яг энэ 9 сард байгаа энэ асуудал дээр бас 9 сарын өнгөрсний дараа би 10 сарын 9 сарын дундуур бас биднээс ажлын хэсэг хуралдаад яг тэрэн дээр би бас хэлж ирсэн. Эцэгхийн хараа хяналтгүй хөдөлгөөнд орж байгаа, хөдөлгөөнд зорчиж байгаа бага насны хүүхдүүд маш их байна. Энэ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тал дээр боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн яаж хамтарч ажиллаж байгаа юм бэ? Энэ ажлын хэсгүүд дээр энийг анхаараач гэж хэлж ирсэн. Тэгээ яг гоо манай сонгон найрхан дүүрэгт бол бас харьцангуй гайгүй тэр том хотхон нь бас гайгүй. Тэгтээ одоо хуучин нэгдүгээр хороолон тэргээ том хотхнууд байна. Манай дүүргийн хүүхдүүд бол айхтар одоо тэгж суроон скутер унаад дахиад байдгүй. Тэгээ энэ хотын төвийн энэ том хотхон хорооллуудыг чи харахад гэрээсээ гараад хашаан дотроо тоглох гээд бэртэж хэмтэж байгаа маш олон одоо өсвөр насны хүүхдүүд байгаа шүү. Тийм одоо мэдээлэл гомдлуудж ирсэн энэ ажлын хэсэг дээр. Тэгэхээр энэ ажлын хэсэг бас яг энэ томоохон хотхон хорооллууд дотор ажилласан уу. Тэгээ өнөөдөр энэ одоо тогтоол гаргах чинь л да. Цагийн хязгаарын бус гэдэг юм уу. Тэгээд аль хэсэг дээр одоо хэдэн цагаас хойш явуулахгүй байх вэ гэдэг гол одоо шийдвэрүүд өнөөдөр гарах гэж байна. Тэгэхээр энэ хотхны хэмжээнд одоо бас судалгаа шинжилгээ хийж ажлын хэсэг ажилласан уу? Баяр дарга тэр Бацаахан даргын ажлын хэсгийн дүгнэлт тэмнүүд бол мэдээж орж ирээгүй байх тийм ээ. Тэгээ эн чинь бол бас яг холбогдох юм билээ шүү дээ энэтэй. Одоо тэр дуу чимээний асуудал яриад байгаа, зөвхөн мотоциклыг яриад байгаа, автомашинууд ч мөн ялгаагүй байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ажлууд чинь бас нэлээд уялдаатай байх юм бол энэ хоёр ажлын хэсгийнхаа санал дүгнэлт тэмнүүдийг нийлүүлж бас нэг бодлогын шийдлүүл гаргуул бас яасан юм болоо гэсэн саналыг давхар хэлье. Тэгээ гол нь тэр хотхон дээр хэрхэн яаж ажилласан юм болоо. За, Хоёрбаатар төлөөлөгчийн асуултанд хариулъя Галбаатар хоорондоо. За, чанга туутай машин, мотоциклийн хэрэглээ нэлээд өндөр байна. За, бага насны хүүхэд өндөр настай иргэд бас орон үеийн цагаар унтаж амархад нэлээд төвөгтэй юм асуудлууд байна гэдэг ийм гомд санал бол засгийн газрын 11 за иргэдээс бас нэлээд их ирсэн. За, энэ ажлын үрээ 6 сарын 25-наас эхлээд бид бүхэн хян шалгалтын ажлыг эрчимжүүлээд ажилласан. За, өнөөдрийн байдлаар бол нэг чанга туутай машин, мотоцикл бид бүхэн нийтдээ 827 машин, мотоциклийг хотхон за төв зам дээрээс бас журмалж тухайн мотоциклийг автотээврийн үндэсний төвтэй хамтраад бас онцлогоонд оруулаад чанга туутай энэ дисбалны хэтэрсэн тээврийн хэрэгслүүдээр зохихоор хуулийн хүрээнд арга хэмжээг нь тооцоод ажилласан дарга танилцуулга бид бүхэн бас танилцуулаад ингээ явж байгаа. За, ер нь бол тухайн тээврийн хэрэгслэлээр тавих хяналтыг дан ганц цагдаагийн байгууллага биш. За, иргэд бусад энэ төрөл мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан нэлээд үр дүнтэй байсан. За, ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн энэ төрлийн ажил арга хэмжээнүүдийг хамтраа зохион байгуулад явсан. За, ер нь ялангуяа автотээврийн үндэсний төв хөдөлгөөнд энэ онцлогооны төвүүдтэй хамтраа шөнийн цагаар хян шалгалт хийсэн нь бол нэлээд үр дүнгээ өгсөн юм ажлууд болсон. Дээрээс нь түрүүний нэг ажлын хэсгээр оролцсон энэ мод холбоодын төлөөлөгч нар бас өөрсдөө хөдөлгөөнд тэргүүл гаргаж энэ дээр бас бидэртэй хамтарч ажилласан бас нэлээд үр дүнгээ өгсөн юм ажлууд болсон. За, энэ ажлыг бол бид бүхэн ажлын хэсгээр мэдээллүүдээ нэгтгээд одоо ингээ 10 сарын 1-ээс хөдөлгөөнд мотоциклүүд оролцохгүй за 4 сарын 1-гээ хөдөлгөөнд оролцоод эхлэхээс өмнө тодорхой дүрм журамтай болсон хян шалгалтаа хэрхэн яаж явуулах талаар ч гэсэн энэ дээр бас санал дүгнэлтүүдээ гаргаад танилцуулаад ингээ явна гэж бодож байна. Тодруулсан Хоёрбаатар төлөөлөгч, тодруулга нэмэлт минут Хоёрбаатар төлөөлөгч. Удахгүй ганцхан юмсаа би нөгөө дуу чимээг нь бол мэдээд байна л да. Дуу чимээтэй ажлын хэсгийг гол нь би нөгөө сурон скутертэй асуудал хотхон дотор асуудал их гарч байгаа маа тэрэн дээр ажилласан юм бол гэж асуусан сая. За, Галбаатар нэмж сүүлийн үеийн хилээр орж ирж байгаа сураанууд бол харьцангуй бас гайлд мэдүүлээд усын дугаар авах боломжинд бүрдсэн учраас бид бүхэн хяналтаа тавьж чадчихаа. За, 2024 оноос 23-ны оны хооронд ирсэн 2700 орчим сураан одоо ямар нэгэн бүртгүүлгүйгээр хөдөлгөөнд оролцож байгаа.
Энэ асуудал дээр бид бүхэн ярилцаад автотеврийн үндэсний төв автотеврийн үндэсний төвийн нийслэлийн одоо бүртгэлийн газартай хамтраад эдгээр тээврийн хэрэгслүүдийг онцлогоонд оруулаад бас улсын дугаар олгочих боломж байх юм бол бид бүхэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хяналтаа тавих бүрэн боломж бүрднэ. Тийм учраас энэ эзэнгүй ямар нэгэн байдлаар бүртгэл авагдаагүй бага насны хүүхдүүд насан туршийн хүүхдүүд унаад хэрэглээд байгаа энэ сураануудыг бүртгэлжүүлчих юм бол бид бүхэн хяналтаа тавих бүрэн боломж бүрднэ. Энэ асуудлаар бас тодорхой боловсролын байгууллагууд зам холбогдох төрийн байгууллагуудтай хамтраад бид бүхэн бүртгэлжүүлэх ажлуудыг хамгийн түрүүнд авчаад дараа нь бол хян шалгалт насан туршийн хүн 18 насан туршийн хүн хөдөлгүүрийн багтаа хэмжээрээ улсын дугаараа аваад жолооны үнэлгээтэй хөдөлгөөнд оролцохын боломж бүрдчих юм бол хяналтаа бүрэн тавиад явахын боломж нь бүрднэ гэж харж байгаа.